За ерөнхийдөө бол бид нэр Сэлэнг аймгийн хөдөр сумаас ингээд тавуулаа ирсэн. Тэгээ энэ Монгол оронд бол энэ болж байгаа юм алга байна. Үүндээ энэ те Ахмадын одоо тэтгэврэмж маш муу байна. Жишээлбэл би гэхэд одоо 44 жил улсад ажилласан. Тэгээд одоо 44 жил ажиллаад одоо бас ч гэж муугүй ажил хийжсэн. Тэгээд бидний тэтгэврийн цалин маань бол одоо тухайн үеийнхаа байдлаас ингээд сүүлийн үед 2 сая төгрөгийн цалин аваад ингэж байгаа. Тэрний тэтгэвэр нь ердөө 900 мянган төгрөгийн тэтгэвэр нэг гарч байгаа байхгүй юу? Тэгтэл зарим хүмүүсийн тэтгэвэр чинь ерөөсөө 690 мянган төгрөг. Тийм ээ? Энэ бол хизээч хүний амьдрал төрөхгүй. Энэ улсын хурлын гишүүд, энэ тансаглаж байгаа хүмүүс энэ 690 мянган төгрөгөөр ганцхан өдрөл хоол идэх эднэр бол. Тэгэхээр бол бид нар бол үнэн зам намын байгуулж байгаа энэ хуралдаанд бол Сэлэнг аймгийн хөдөр сумаас ингээд зүйтэйгээ ингээд багтаага ингээд тавуулаа ирсэн. Ер нь бол энэ Монголын газар нутагт байгалийн баялагийг бол энэ Монгол оронд бол ард түмэн эдлэх ёстой. Ашиг нь хүртэх ёстой. Тэгтэл оюутлогоо яаж юм? Оюутлогоод одоо бид нар өрөнд орцсон явж байна. Уул нь бол нөгөө нэг баяр зүгтээ хэлээд байдаг нөгөө 20 мянган хувьсгчтай гэдэг энэ бол хэн ч ойлгохгүй юм баггүй. Манайх баялаг байгаа бол манай баялагийг уух юм бол та нар хөрөнгөө гаргаад уух. Тийм ээ? Тэгээ бид нар 50% авна гэдэг л ерөөсөө тодорхой юм байх хэрэгтэй байхгүй юу? За дээр нь манай Монголын газар нутаг алга дарам цаасаар бүгд арилжаалагдаад дууссан. Одоо бүгд лицензүүд нь бол юу яатсан байж байгаа. Одоо манай ингээд би сая урагшаа хоёр руу явлаа. Тэгэхэд бол манай газрын нутгийг та нар үзээрэй. Бүгд ерөөсөө газар нутаг маань нийтдээ ингээд Америкийн газрын зураг дээр дөрвөлжин байдаг шиг ингээд гадныхны эзэмшил болсон. Тэгэхээр бид нар өнөөдөр санах сэрэх босох цаг болсон. Одоо бидний үе өнөөдөр бид нар өөрсдийнхөө үеэр ичж байгаа байхгүй. Бидний дээдс өвгчүүд цусаараа махаараа байлжиж амь насаараа энэ их орныг бид нар бүрэн бүтэн хөлөөдөж өгсөн. Тэгтэл яаж юм? Одоо бидний энэ үед тийм үү? Арчаагүй ингээд энэ газар нутгаар алга дарам цаасаар их нутгаа алдчихад ингэ байж байгаа байхгүй. Тийм учраас энэ юуг дэмжиж ингээд тавуулаа ирсэн байгаамаа. Одоо өөр бол юу яаж байгаа? Ерөнхийдөө бол энэ эрчим хүчний дээр нь татвар бүгд энэ ард түмэн чинь ерөөсөө энэ их ачааллыг дийлхэ байж байна. Бүгд банкнаас банкны хооронд өртөө, бүгд аппликейшны өртөө. Ингээд ийм амьдруулж байгаа энэ засаг төр бол огцрох ёстой, тарах ёстой гэж үзэж байгаа юм.